өөрсдийнхөө төлсөн татвар олборсон бүтээгдэхүүнийхээ хэмжээ тэр бүх зүйлүүдийг тайлгнадаг ийм одоо журам маягийн зүйл бол байсан. Энийг бол хуульчилж өгөх шаардлагатай байна гэж үзсэн. Тэгээд зөвхөн эрс соёлын салбар гэхгүйгээр бусад байгалийн баялагийг бас Монголоос ашигладаг. Тэр байгалийн баялаг нь хэрвээ зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа нь явагддаг бол бас тэрийг нь ил тодруулах нь зүйтэй байна гэж үзээд тэг явж байгаа. Тэгэхээр эрс соёлын салбар уурхайлан олборлож байгаа үйл ажиллагаа тэгээд одоо байгаль орчны одоо байгалийн бусад нөөцүүд гэх юм бол үйлдвэрлэлийн зориулалтаар усыг бид нар ашигладаг, ойгоос мод бэлтгэдэг. Тэгээд байгалийн ургамлыг бас түүдэг, ойн дагалт баялагуудыг бас бид нар ашиглаад явдаг. Бүгдээрээ ер нь энгийн зөвшөөрөл, тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл тусгай зөвшөөрлөө авж байгаа бол одоо тайлгнадаг ба. Тэгэхээр тайлангийнх нь боломжтой хэсгийг нь ил тод байлгачих. Тусгай зөвшөөрөл олгохдоо бас тодорхой зохицуултын өрөөнд тусгай зөвшөөрлийг олгож байгаа. Тэгэхээр тэр төрийн байгууллага нь аймаг нийслэлийн засаг дарга нь тэр зөвшөөрөл олгож байгаа процессыг бол ил болгочих гэж. Тэгээ үндсэн гол зорилго нь одоо би иргэн хүн өөрийнхөө амьдарч байгаа өөрийнхөө одоо сайн мэдэх газартаа энэ байгалийн ямар нөөцүүд ашиглагддаг юм бэ гэдгийг нь олж мэдэх боломжтой болж байна. Тэгээ бид нар ямар нэгэн хардлагагүй байх болно. Тусгай зөвшөөрөл ингэж олгогдсон юм байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч чинь ийм үйл ажиллагааг тухайн жилдээ явсан юм байна гэдгийг ингээд гараад ирчихнэ. Тэгээд мэдээллээр ил тод нэлттэй хангагдана гэсэн. Тэгээ явандаа энэ маань хардлаггүй болно, мэдээлэл нь ил болчихно гэдэг нь юу гэсэн үг гэхээр авилгын индексээр бид нар ухарч байдаг маань эргээгээд өсөх ёстой гэсэн ийм одоо таамаг дээр одоо энэ хуульчлаад илүү сайжруулад явчих гэж ингэж ажиллаж байгаа. Тэгээ төрийн бас байгууллагын оролцоог бид нар хангая гэж. Төрийн бас байгууллага нь одоо гаргаж байгаа тайландаа засгийн газар улсын хурал дээр ороод хилцүүлэгдэхээс өмнө дүгнэлт гаргадаг болж байна. Тэгэхээр тэр дүгнэлтэн дээрээ яг одоо нийгмийн хариуцлага хэрэг хүлээж байгаа юм бэ? Зөвхөн эдийн засгийн өрөө гэж яриад байдаг. Тэгвэл нийгмийн чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм гэдгийг бас харах боломжтой болно.